20 минутын хот үндэсний хороо болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу JICA хамтран 2 сарын 13-ны өдөр Япон улсын иргэдийн оролцоог хангасан тээвэр суурилсан хөгжлийн туршлага сэдвт туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд 20 минутын хот үндэсний хорооны ажлын албаны албан агчид, JICA байгууллагын төлөөллүүд болон Улаанбаатар хотын ерөнхий архитекторын ажлын албаны албан агчид, хот төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцсон юм. Японы Альмек корпорацийн гадаад улс орнуудын төсөл хөтөлбөрийн газрын нэгдсэн төлөвлөлтийг хэлтсийн менежер Абе Томако уулзалтын үндсэн илтгэлийг тавилаа. Тэрээр Япон улсад том жижиг хотууд, хотын төвийн болон захын дүүргүүдэд иргэдийн оролцоог хангасан тээврийг хэрхэн төлөвлөдөг сайн туршлагыг хуваалцахын хамт Альмек корпорацийн боловсруулсан Монгол улсын нийслэлд хийж хэрэгжүүлж болох тээврийн төлөвлөлтийг танилцуулсан юм.